За сайн байцгаана уу. Ингээд өнөөдрийн ярьцлагын маань ээлж дуугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн зочноор маань хүний эрхийн активист Дэлгэрмаа гэдэг энэ сайхан бүсгүйтэй ярилцахаар бэлэн болжээ. За Дэлгэрмаад энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За ингээд юуны өмнө энэхүү нэвтрүүлэгт тий өөрийнхөө подкаст урьж оролцуулж байгаа. Очиадаа маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд Дэлгэрмаагаар сонин хачин юу байна гэж эхлэхээс өмнө би Дэлгэрмаатай за яг би бол чамайг энэ хэд бол мэдээд байна. Тэгэхдээ бас ингээд хоёулаа нэг ярьцлага эхлүүлж байгаа юм чинь хоёулаас ямар хүнтэй юу ярих гэдэг гэдгээс эхлээд Дэлгэрмаа гэдэг нөгөө хувь хүн талаас нь жоохон орж эхлэе гэж одоо энэ яриагаа. Тэгэхээр одоо нутаг усаас ахуулъя. За мэрэгжил боловсролын үед энэ хаана боловсрол эзэмшив тий. Тэгээ одоо яг ямар чиглэлээр явж ийн гэдэг талаас ингээд нэг хөнгөө сэдвэр хоёлаа яриагаа эхлүүлчихье. За тийм. За тэгээд Бочо подкастыг үзэж байгаа нийт зочдтой өөрийгөө танилцуулъя. Намайг ганцхан Дэлгэрмаа гэдэг Ус аймгийн Тэс зумын Харьяат. За 1990 оны төлөөлөл цагаан морин жилийн төлөөлөл тийм хүн байна. За тэгээд мэргэжлийн хувьд гэвэл одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг олон улсын худалдааны эдийн засгч мэргэжлэр төгссөн. За мөн эрх зүйч мэргэжилтэй, хос мэргэжилтэй. Та нар яагаад юм хос мэргэжилтэй байгаад тийм. Яг нөгөө эрх зүйч болон гэдэг маань өөрөө айгуу чухал. Бас эдийн засгч байна гэдэг маань чухал тийм. Үндсэндээ яг энэ хоёр мэргэжлийг эзэмшсэн. За тэгээд удирдлагын актив гэж үүдэг да. За тэр сургуулийг бас төгссөн, мэргэжгээр нь төгссөн. За гэх мэтчлэнгээр нэг ийм л хүн байна. За одоо ийм л хүн байна да. Одоогоор ер нь ажил хөдөлмөр юу хийж байгаа вэ? Одоогоор бол хуваарай хөдөлмөр хэрэглээд явж байна. Тийм тэгээд бас өөрийнхөө нийгэмд одоо оруулах боломжтой хувь нэмэр юу байна уу? Тэр талаасаа бас өөрийнхөө хийж чадах зүйл нь юу байна уу? Аав ээжийнхээ загсан ялангуяа тэнгэрт байгаа аав маань загсан бас нэг зүйл хийдэг юм. Хүн одоо тий юу хийж чадах вэ гэвэл хүний хийж байгаа юм болгоно л хийж чадна гэж бид одоо дөрвөн хүүхэдтэй сургасан байхгүй. Тэгэхээр хүний хийж л байгаа юмыг заавал хийнэ л гэж үздэг. Яг тэр зүйлийнхаа төлөө одоо зүтгэдэг одоо хүрхийн төлөө ямар ч хэлсэн мацаад явдаг тийм хүн байгаа. Зарим нэг зүйл дээр бол ингээ пауз авах болно. Гэхдээ зогсохгүйгээр ямар ч хэлсэн тэрнийхээ төлөө явдаг. Хүний эрхийн үндэсний комиссд ажиллаж байсан. Тий. Тэрийг бол ярьж болно тий. Бас яг энэ мэргэжил талаас нь. Яг Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс гэдэг хүний эрх хэрэгжүүлээ Монгол Улсад хүний эрх хэрэгжүүлээний талаар одоо илэрхийлдэг. Яг өнөөдөр Монгол Улсад хүний эрхийн одоо эрхийн чиглэлээр те ер нь юу тулхамдаад байгаа юм бэ? Ямар асуудлууд одоо өнөөдөр тулхамдаад байгаа юм бэ гэдэг талаас нь одоо манай хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг л да. Жишээлбэл гэхдээ би яг энэ байгууллагын хувьд бол би бол ажлаасаа чөлөөлөгдчихсэн байгаа. Яг төлөөлж ярих субъект бол биш. Гэхдээ ажиллаж байсан учраас комисс гэдэг байгууллага маань өөрөө цаашдаа илүү одоо тий цар хүрээгээ томруулаад илүү олон хүний эрхийг хамгаалаасаа гэж бас хүсэж байгаа учраас тэр талаас нь яг ярьж болно. Иргэн хүний хамт ярьж байгаа юм аа. Тийм. Ер нь бол хоёулын яриа бол одоо хин нэгэн албан байгууллагын ч юм уу эсвэл хин нэгэн өөр нэг хөндлөнгийн этгээдийг ч юм уу төлөөлөхгүй. Ер нь бол одоо би бол яг өөрийнхөө зүгээс асуулт асууж чийгсээ өөрийнхөө зүгээс нэг хэд бол хариулдаг л ингээд яваад энэ чөлөөтэй ярилцаад байна. Яг би яг хүний эрхийн үндэсний комисс гэдэг Монгол тийм байгууллага байдаг. Энэний талаараас хүмүүс ч нэг үйл ажиллагааны талаар энэ хэд мэдээлэл хомос надад бол тийг санагддаг шүү. Та нарт ямар санагдгийг яг үний би мэдэхгүй байна. Одоо би чи хувь иргэн шүү дээ. Хувь иргэний хувьд бол ингээд Монгол улсад яг хүний эрхийн асуудал зөрчигдөж байгаа маш олон асуудууд ингээд хөврөөд байгаа хөө. Одоо ч гэсэн өрнөжл байна. Тэгвэл энэ дээр нөгөө комисс байгаад байдаг яг юу хийгээд яваад байдаг байгууллага юм бол гэж би бас өөрөө гайхдаг хүмүүсийн төлөөлөхгүй. Тийм учраас яг ийм хөө сэдв рүү ер нь оруулчлаа. Өөр сэдв рүү эргэж ормоор байна. Гэхдээ хүний эрхтэй холбоотой асуулт асуух гээд. За. Танай байгууллагатай холбоогүй. Энэ одоо Монголд байгаа иргэн бүр эрхтэй. Бид нэг арчилсан тогтолцоотой улс гэж өөрсдөө нэрлэдэг байгаа шүү дээ. Би одоо яг тэнд итгэс хийгээл байж байна. Тэгэхээр нөгөө сүүлийн үед гэжтэй саяхандаа нэг олон улсын нэг судалгааны байгууллага гаргаж ирээд Монгол улс бол ингээд дарангуулын систем болоод орж байгаа. Автотоор улс руу ирнэ хэд бол шилжлээ сонгуул болдог. Тэгтээ энэ хэд бол нэг намл гардаг юм. Дарангуулын системийн хэлбэрлүү энэ улс бол гусаад орчлоо. Тэгээд нэг хоёр улсыг тодтогдсон байгаа байхгүй юу? Нэг нь Энэтхэг, нэг нь Монгол гэж явах маш том онцлог шилжсэн. Тэгээд хүний эрхийн
Комс энэ дээр ерөнхийдөө бол ямар хуу. Энэ нь бол биш хүний их биш шүү. Чи зүгээр юу гэж харж байна. Ер нь одоо Монголын яг өнөөдрийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал те яг энэ судалгааны байгууллагатай ер нь чи санал нэгдэх үү? Олон талаас нь ингээ хараад үзэхээр. Би бол нэгдээд байгаа хүний нэг шүү. Яг уу одоо нөгөө индекс гэж гардаг штэ тий. Монгол улс одоо өөрөө яг энэ улс орнуудаас дэлхийн түвшинд яг хаана явж байгаа вэ гэдэг индексийг гаргадаг. Манайх тэр бол хүний эрхийн индекс гэж гаргаад тухайн одоо асуудал биш үү тий. Яг энэ одоо авилгалаараа гэдэг юм уу? Авилгалын индексээр хидэд явж байгаа юм. Эрүүл аюулгүй орчин амьдрах индексээр хидэд явж байгаа юм. Хүүхдийн сурч боловсрох индексээр хидэд явж байгаа юм бэ. За эрүүл мэндийн үйлчлэгээ авах тэр одоо эрхийнхаа хүрээнд ямар индекс одоо хаана явж байгаа вэ гэдэг. Ерөнхийдөө нөгөө нэг урагшилжийн хойшилжийн гэдэг шүү дээ тий. Яг ингээд үндсэн юуг нь аваад харахаар онооч гэдэг юм уу баалч гэдэг нэг зүйл гаргадаг. Тэр нь яг урагшилсан байна гэж бас нэг хэсэг авч ирсэн да. Гэтэл яг үндсэндээ нөгөө үнэлүүлж байгаа 10 оноос 6 байсан бол 6 гэдэг оноо нэрэл байгаа байхгүй юу. Яасан гэхээр тэрний урд байсан нэг 2 3 улс ч юм уу доошоогоо үзүүлэлт унаал урагдсан байх чинь. Яаж ийна гэхээр яг одоо нөгөө сонгуул гэхээр одоо айгу хэцүү л дээ. Одоо энэ сэдв рүү орчих гэсэн үнэхээр хэцүү. Яг уу ярьж болж байна. Өчигдөр яриа өнөөдөр дуусахгүй шулуухан хэлэхэд ярмаар байна. Сонгуул гэхээр яадаг вэ гэхээр үндсэндээ сонгуул дээр одоо би яг 2024 оны сонгуулийн хувьд бол давуу талтай гэж харж байгаа. За давуу талтай байна. Жишээлбэл яагаад давуу талтай вэ гэхээр холимог тогтолцоо, пропорционал тогтолцоо. За энийг одоо оруулж ирэхийн тулд улс төрийн одоо нам харгалцахгүйгээр эмэгтэйчүүд нэгдсэн. 2021 оноос эхлээд нэгдээд одоо би бол яг энэ талаас нь хэлэх гээд байна. Эмэгтэйчүүд аль нэг хүүсийн төлөөлөл заавал эмэгтэйчүүд биш. Аль нэг хүүсийн төлөөлөл 40% тай 2024 онд 30% тай байна гэдэг одоо энэ квотын асуудлуудыг бол оруулж ирч чадсан. Энэ дээр бол улс төрийн намын төлөөлөл эмэгтэйчүүд. Нам бус эмэгтэйчүүдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн энэ одоо төлөөллүүд за дээрэс нь иргэний нийгмийн болгоор болсон. Ингээд энэ төлөөллүүд бүгдээрээ нэгдчихэж маш том акцийг гаргасан гэж би харж байгаа. 2028 онд одоо нөгөө квот гэдэг асуудал чинь өөрөө 40% та болж байгаа. Энэний үр дүнд манайх Аз твдээ шүү. Аз твдээ би муу юм хэлхийг хүссэнгүй. Аз твдээ одоо нөгөө эмэгтэйчүүд сонгогдож гинэ гэдэг асуудал шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн төлөөлөл сонгогдож байгаа гэдгээр Аз твдээ тэрг болсон. Энэ бол маш сайн мэдээ. Маш сайн мэдээ шүү. Яагаад гэвэл эдийн засаг өөр бус асуудлыг ярьсан тийм үү? Эдийн засаг би яагаад энийг сайн мэдээвэ гэж хэлээд юм гэхээр эмэгтэйчүүд улс төрд ороод явхад авилгалын индекс өөрөө олон улсад буурдаг үзүүлэлттэй байдаг. За. Авилгалын индекс. Тэгэхээр эдийн засагт яг мэдээж эрэг нөлөөлөл гарч эхэлнэ шүү дээ. Эдийн засгийн хавь билж харахад тийм үү? За дээрээс нь хууль эрх зүйдээр ч гэсэн маш уян хатан бодлогод гарч эхэлнэ. Хатуу одоо хууль чинь өөрөө нэг за ингэх ёстой гэл юмуд гараад ирлээ гэхэд эмэгтэйчүүд орж ирснээрээ тэнд юу ах вэ гэхээр уян хатан бодлогыг гаргаж ирж чадах байхгүй. Би бол жишээлбэл яагаад гэдэг дээр би хэлээ л та. Одоо нөгөө нэг чиний яриаг таслаад байгаа юм биш. Яагаад өнөөдөр энэ эмэгтэйчүүд энэ улс төрд орсноороо энэ уян хатан бодлого сайжрах вэ? Наад захын жишээ гэвэл эмнэлгийн хүртээмжийн асуудал байна. Сургуулийн хүртээмжийн асуудал байна. Шулуухан хэлэхэд улсын сургуульд манай төрийн одоо шулуухан хэлэхэд тэр 126-аас нь улсын сургууль хэдэн хүүхдээ сургах бол би чамаас асуумаар мэдэхгүй. Би мэдэхгүй. Баг сурдгүй хөө. За дээрээс баг байхгүй хаа. Тэнд байгаа эмнэлэгт яг хүүхдээ хэдэн авч ивчдэг бол мэдэхгүй. Хэдүүлдэг юм уу? За жишээлбэл бах уу. Улсынхаа эмнэлэгт хүүхдээ тэрч ороод ивдэг хэдэн ээж байгаа бол ээж нар хилдэж байгаа. Ээж нар байгаа хгүй жишээлбэл. Аав нар яг би аав нарыг бол үгүйсэхгүй шуучлаа. Гэхдээ энэ нь яаж наа гэхээр нөгөө эмэгтэй хүн тэнд орсноороо магадгүй эрчүүдийн хараагүй тэр зүйлийг тэнд ороод хараад тэр талаас нь хуулиндаа өөрчлөлтүүдийг оруулах байхгүй. Эерэг үр нөлөөллүүд бол гарч ирсэн. Цаашдаач гарсаар байх болно гэж бодож байна. Сая нэг сул тал нь юу байсан бэ гэхээр нөгөө томсгосон тойрог.
ажиртоор шүү дээ тий. Ингээд Өсчилсэн өсчилсэн тий. Хэдийн ингээд нөгөө өсчлээд холимог тогтолцоо руу оруулаад чагсаалтаар ингээд сөөжлүүлээд оруулаад ингээд айгүй том иргэд нөлөөлөлд гарсан одоо дэнчин гэдэг асуудал, санхүүжил гэдэг асуудал дээр хүртэл уян хатан байна гэдэг хуулийн заалтууд өөр орж эхэлсэн. Тухайн одоо сонгуулийн тухай улс орны намын тухай хууль дээр ямар одоо эерэг нөлөөлөлд гарсан гэхээр хяналтын тогтолцоо гэдэг нэг юм орж ирсэн байна. Яг би бас нэг өөр сүрэг юм бодчихсон. Гэхдээ энэ нь яасан бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настан за цөөнхийн төлөөллийг улс төрийн одоо тэр сонгуульд өрсөлдөх боломжийг нь нээж өгсөн. Ганц эмэгтэй квот гэдэг асуудал биш. Энэ нь өөрөө юугаар харагдаж байгаа юм гэхээр аль нэг намын төлөөлөл хідэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэнд тэ өрсөлдүүлсэн бэ, кандидат оруулсан бэ, тэрнээс хідэн хүн сонгогдсон бэ гэдэг зүйлийг одоо харж болохоор байгаа байхгүй. Тэр олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн магадгүй нэг 3 4 ч юм уу 5 ч юм уу хэд байдгийг сонгогдсон болвол тухайн намд өөрөө ингээд тодорхой хэмжээний төсөв усаас тавьж өгч байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө эерэг нөлөөллийг бий болгож байгааг шахаад дахиад бас нэг юм байгаа. Би нөгөө хуультай холбоотой юм л ярьлаа юм л та. Юу вэ гэхээр айгуу чухал юм мартчих юм аа. Сая юу яасан? Би бол одоо яг саяны миний асуулт бол чамаас ингэж асуусан байхгүй юу? Монгол улсын хүний эрх дэлхийн дээр бол Монгол улс одоо дарангуулын системийн тогтолцоо руу орчлоо гэдэг асуулт асуулаа шүү дээ. Тэгэхээр за мэдээж улс төрийн сонгуулийн нөхцөл байдал дээр нэг давуу тал гарсан ба давуу талууд бол гарсан юм байна те. За тэр квотоос ахуулаа за тэр нөгөө тоо нэмэгдсэн гишүүдийн парламентын гишүүдийн тоо нэмэгдсэн. Тэгээд холбоо тогтолцоогоор энэ сонгуульд явсан гэдэг. Эдгээр яг дэвшилтэд юм болохыг болсон. Гэхдээ яагаад тэгвэл Монгол улс уул нь бол бидний хүсэж байгаа бидний одоо ингээд харахаар ингээд зүгээр цензурдээ ингээд харахад уул нэг зөв юм шиг шийдвэр гаргацсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр 126 парламентын гишүүнтэй парламентын засаглалтаа улсад яагаад улам ингээд яг тийм дарангуулын хэлбэр маяг руугаа ингээд улсаад нуулан ангижрах ёстой гэж бид нар хараад байгаа шүү дээ. Тэгэхэд улам ингээд яг нэг хүний удирдлагынтоолоо ингээд бүхэн хилжээд ингээд иргэдийнх нь эрхэн жоон хаалттай болох үг үзэл бодлоо илэрхийлэх их маань өөрөө одоо ингээд боогдмол болох юм ер нь болсаад шүү дээ. Тэр энэ тал дээр ерөнхийд бол би чиний байр суурийг асуугаад байгаа юм. Яг гоо би нөгөө эерэг нөлөөллийг нь хэлмээр юм. Яг тэр чиглэлээр өөрөө яг үнэндээ судлаагүй учраас би худлаа юм ярмааргүй байна. Яг үнэнгээ л хэлэхэд. Бусад юм худлаа байгаагүй шүү. Тийм. Би үгийн чамаас гендерийн асуудлыг би тусдаа асуулт болгоод асуух гэсэн. Тэгсэн чи өөрөө сая амар дэлгэрэнгүй ярьчлаа. Тэгээ яг би зүгээр өөрийнхөө бас чиний саяны гендерийн асуудал ярьж штэ ерөөд бол. Гендер биш л дээ. Гендерлөө оруул биш дээ. Гендер гэхээр харин одоо яг ялангуяа эрчүүдээс нэг юм хэлэхэд за эрчүүд бол гендер гэхээр дандаа эмэгтэйчүүдийн асуудал юм шиг ярьдаг. Бодит байдал дээр гендер гэдэг дээр юу хэлэх вэ гэвэл эрчүүдийн дундаж наслал гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Дундаж наслал хэд байгаа гэж 67, эрчүүд 67, эмэгтэйчүүд 76 байгаа. Бараг 9.6 орчим жил байдаг. Сайн бол 10 жил байхгүй. Энэ тэгээ байх хэрэгтэй асуудал юм. Энэ өөрөө гендер гэдэг асуудалд дунд чинь өөрөө ордог зүйл юм. За нас ч би бол надад чинь бас ойлгох. Нас хүүс одоо зүйл орно л тоо. За дээрэс нь жишээлбэл боловсролын асуудал орно. Эрчүүдийн боловсролын асуудал орно. Эрчүүдийн яагаад боловсролын асуудал орох вэ гэхээр орон нутагт биш үү тийм ээ? Орон нутагт. Орон нутагт одоо ганц бие эрчүүд залуучууд айгүй их болчихсон. Тэнд хүнтэй суух малчин залуутай очиж суух эмэгтэй хүн цөөхөн болчихсон. Их малчид хотуудаа боловсролтой болох гээд хот руу ч юм уу те өөр газар руу ингээд явуулдаг байх нэ. Эн чинь бас гендрийн асуудал. За ингээд гендрийг ярих юм бол ганц эмэгтэй хүний асуудал биш байх. Яг би бол тэр талаас би бас яг гендер гэхээр малчтын асуудал хүртэл яригдаад эхэлнэ шүү дээ тийм үү. Тэгэхээр ингээд бүх юмыг ингээд асуудал болгоод харуулгын харна. Гэхдээ тэр болгоныг ингээд хуульчлах юм шаардлага байна уу? Асуудал болгоныг гэж үү? Тий. Жишээлбэл одоо тэр гендер гэж ярихаар эмэгтэйчүүдийн одоо квот хэдүү байх хэрэгтэй гэдэг юм хатуу хууль байх юм шаардлагатай юм уу? Шаардлагатай. Яагаад? Яг уу энэ дээр нөгөө шаардлагагүй гэж ярьдаг эмэгтэй хүн би бол ингэж хараад байгаа. Хүн цөөхөн. Эрчүүдийн квот гэж тэгвэл яагаад шихгүй байна гэдэг нэг асуулт. Гэхдээ би одоо арай өөр талаас тайлбарлах гэдэг. Одоо ингээд манай эмэгтэйчүүд улс төрийн зөв нэг жишээ яриад шүү. Квот яриад 30% та ингээд болгоцсон тийм. Яг энэ хатуу квотод барина. Магадгүй би бол ингэж хараад байна. Магадгүй
эмэгтэйчүүд энэ ковот байхгүйсэн бол эмэгтэйчүүд өөртөөхөө манлайлаараа 60%, 70% бүрдүүлэх боломжтой байсан шүү дээ хараад байгаа байхгүй. Тэгэхэд тэр боломжийг манай эмэгтэйчүүд өөртөө хаагаад 30% дээр тогтоож байгаа. 30%-аас илүү бас болохгүй шүү дээ. Уучлаарай. Биний имлэхгүй. Нэг юм хэлчихгүй аа. Наадах чи зүгээр л нөгөө нэг цаанаас юм захтнаад ингээ майчин гэдэг шиг юм болж юм л та миний. Ягаад тэгэхээр квот гэдэг асуудлыг ягаад хүчтэй ярих болсон юм бэ? Гэж штэ тий. Улс төрийн намын тухай хуульд аль нэг хүнсийн төлөөлөл 20% таа байна. 20%-аас доошгүй байна. Доошгүй байна. За гэж оруулсан гэдэг юм аа. Гэтэл яг сонгуулиар сонгуул болдог. Улсын их хурлын сонгуул, орон нутгийн аймаг нийслэл дүүрэг, сум дүүргийн сонгуул буюу орон нутгийн сонгуул болдог. Яг энэ дээр намууд юу гэж хардаг гэж? Намууд юу гэж хардаг гэж? 20% нь 20% эмэгтэй хүнийг л дэвшүүлэх хэрэгтэй юм аа л гэж хардаг. үгүй яг хоо Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь ямар хүссэн төлөөлөл байгаа юм? мэдгүй одоо яг Эмэгтэй хүн одооний гэдэг би бол ингэж хараад байгаа. Яг Яг өнөөдрийн нөхцөл байдлаас ингээ санхүүжил ингэ заяа одоо ингэ одоо жишээлбэл яагаад чи нэг ингээд та хэдийн хувьд бас нэг өөр л үнцэлт байгаа юм л та. Би энэ зүйлийг хамгаалах хэрэгтэй учраас хэлэх гээд байгаа юм. Юу вэ гэхээр би бол дайрмаар санагдав. үгүй дайр 30% гэдэг квот чинь За эндээ өнөөдөр тэгш тэнцвэртэй нийгэм бүтээ гэж байгаа бол 50-50 байх хэрэгтэй. яагаад 50-50 байх хэрэгтэй. мен яагаад гэж асуув. Яагаад гэвэл та нар боддоо эмэгтэй хүн та нар төрдгөө. Ирчүүдээс би чамаас өөрсдөө асуув. Төрдгөө. Тэгэхгүй тэгтээ сүүлийн үед хүмүүс төрдөг болоод ирлээ. Төрдгөө. Төрөхгүй. За, Энэ бол яг төрдөг. биологоор бол За, төрөхгүй. би физиологийн хувьд ч гэсэн эмэгтэйчүүд өөр байхгүй. Тий. За, ар гэртээ шулуухан хэлээд одоо би 2012 онд сургуулаа төгсөх хэрэгтэйсэн. 2012 онд. Нөхөр маань ч гэсэн 2012 онд төгссөн. За. Гэтэл би яасан бах нь 2011 онд том хүүгээ гаргаад тэгжэл дахиад хоёр дахь хүүхд эзэнд болгоод 2013 онд гаргаад гэртээ 2 3 4 жил суугаад 2015 онд их сургуулаа төгсөж ирсэн. Яг уу нөгөө асархуун эдийн засагт ямар ч хүсгүй тийм эдийн засагт би амар үнэтэй хувь нэмрийг оруулсан байх нь. Энийг хин нэг нүнсэн үү? Яг хин Яг уу үнэхтэй юм. энэ яагаад гэж би харин үнэлэхстэй ч юм уу биш л те. Яагаад гэдэг зүйлийг асуух гэдэг юм. Эмэгтэйчүүд яг л ийм нэг асархуй эдийн засаг гэдэг зүйл дээр тэндээс цалин хүс авдаггүй. Ямар цалин хүс авдаггүй. Тийм бол тэгтээ Юу ч авдаггүй өөр шүү. хүн амьдрал. Усаас нэг цалин нэртэй 50,000 төгрөг одоо өгдөг. Учираа гэсэн цалин биш шүү дээ. Энэ тэрийг тэгтээ бас авах шаардлагатай юм уу гэж би бас Яг асуув. авах шаардлагатай биш. Шаардлагагүй. Тийм. Үгүй байж болно. Эдийн засагт бол аль болох нөгөө тэтгэмж, халамж гэдэг ойлголтыг авах тусмаа эдийн засаг өөрөө айгүй айтаахан байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл эрэгтэй хүн өнөөдөр ингээд төрөөс суудаг байсан бол та нар ялгаагүй л гэж явна. Тэгээд чи 4 жилийн өмнө чи сургуулаа төгсчихжээ. Би одоо нөхөртөөгөө өөрийгөө харьцуулъя л та. Тэр хүний карьер, ажлын карьер хаана явах вэ? Миний ажлын гараа хаанаас эхлэх вэ? Бид хоёр адилхан 2008 онд Монгол Улсын их сургуульд эдийн засгийн сургуульд нисэж орсон. Гэтэл би яасан бэ? Хүүхдтэй болсон. Гэдгээрээ би 4 шат илүү хойшоо ухраад яг нэг л байранд за яг нэг байранд зогсож исэн байх нэ. Гэтэл манай нөхөр 3 4 жил илүү алхаад тэр хүний ажлын карьер ямар болсон байх вэ? Нөхөрч үзье. Үзэн шүү дээ одоо яах вэ? Энэ чинь зөвхөн надад биш. Яг Монголд байгаа бүх ээжүүдэд тохиолдож байгаа асуудал байхгүй. Дэлхийд дахнаа ч гэсэн байдаг асуудал. За нэгдүгээр энэ хүүхэд гаргах гэдэг юм одоо ийм юм олон зүйл гараад ихш биш шүү дээ. Би 4 жилийн дараа ингээд сургуулаа төгсөөд дөнгөж ажиллах гээд эхэлж байхад манай нөхөр 4 жилийн дараа аль төвшөнд авах вэ? Шал өөр төвшөнд биш шүү дээ тийм үү? Тэр хүн санхүүтэй болчихсон. Өөрийн гэсэн санхүү одоо дуртай юм аа ингээ хийх боломжтой санхүүтэй болчихсон. Гэтэл тэр эмэгтэй хүний санхүү гэдэг зүйл байхгүй. Ажлын гараа магадгүй зарим сургууль солиод төгсч чадаагүй ингээ 4 жилээр төгссөн байх нь шүү дээ. Тэгэхээр та нар ийм гарааны нөгөө нэг тэгч гарааны боломжийг бид нарт олгоогүй, эмэгтэйчд олгоогүй. Хэрнээ та нарт квот яагаад хэрэгтэй юм бэ гэж битгий даахад ч тийм хэлчихэ. Айгу тэнийг байна. Онцгүй байна. Яг хоёул байр суурь. Яг энэ 30% 20% асуудыг дахиад хэлээ л та. 2008 онд хоёул зүгээр аль ийм штэ. байсныг заяа. Чи миний үгийг яддаг бүтээ. 20% болгоцсон байхгүй даа. Чи тэгээ бодтоо. Би болохоор ийм үцгээс хоёулын яриа бол ийм үцгээс л явж байгаа. Хов хүмүүсийн хоорондын байр суурь солилцож байгаа шүү дээ. Тийм учраас би ч юм уу давшлаагүй. Чи ч над руу давшлах шаардлагагүй. Тэгэхээр би чиний үзэл бодлыг хүндэг. Чи хийсэн миний үзэл бодлыг хүндэг намаа нэг сонсож байгаа. Хоёул нөгөө ёс зүгөө гэдгээрээ дуудуулаад.
тий. Одоо нөгөө мөнх эрдэнэ нэг шагаа хоёр шиг салаатгаа дуусах үе тий. Тийм ч юм хаж юм бэ. За би зүгээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Тэр нь юу гэхээр би бол ингэдэм. За би чиний санаа оноог ерөнхийдөө бол гадарладаг. Энэ хоёлоос энэ талаар нэлээд ярьж ирсэн. Учираас бас гэхдээ өнөөдөр бас ярилцахаараа бас нэг дурдахгүй бол ялчгүй болохгүй сэдв байгаа байхгүй. Тэгээ миний өвдөр бол ингэж хараад байгаа юм. Ковад гэдэг зүйл би сая хэллээ шүү дээ тий. Ковад гэдэг зүйлийг оруулж ирэхээр эмэгтэйчүүд өөрсдөн дээр харин жиг босоо тавьчих юм шүү. Гэдэг байж чи ингэж өөрөө тайлбарлах гэдэг. Би чиний тайлбарыг сайн сонссон. Би ч өөрийгөө саналыг бодлыг хэлэх гээд байна. Нэгт миний бодол байна. Магадгүй тэр 20-30% ковадыг эмэгтэйчүүд ус төрийн өөрсдийн манлайлаараа бүр 60-70%-аар бүрдүүлээд ороод ирэх боломж нь нээлттэй байсан. Гэхдээ энэ дэр хаалт тавьчих юм биш үстэй гэдэг миний нэг хадлага байна. Нөгөө талаасаа би юу шаарддаг вэ гэхээр улс төрд ялангуяа нийгмийн энэ харилцаанд эмэгтэйчүүд өөрсдөө манлайлаараа шалгарч гарч ирэх ёстой гэж би боддог. Адилхан хүн, эрэгтэй хүн яг хүчний хувьд бие бэлдрийн хувьд бол өөр байх. За эрэгтэн ганц хоёр эрэгтнэр өөр байх. Гэхдээ ухаан, мэдрэмхий тэр чадвар нь шүү дээ тий. Тарих оюун гэд адилхан өрсөлдөх боломжтой хоёр хүчтэй гэж би ойлгодог. Тийм учраас нийгмийн талбарт өөрсдийн манлал хүчээр одоо нэг тийм сэлэн барайл юугууд дай хийгээл ингээл цавчаад явждаг үе бол аль хэдийн хэдгээр зундаа үлдсэн шүү дээ тий. Тэгэхээр ийм оюунлаг нийгэмд бид нэг тархиараа оролдох ёстой учраас тэрэн дээр нэг тийм хатуу юм байх шаардлагагүй болов эмэгтэйчүүд өөрсдийнхөө манлайлаараа зөв ирчүүтэйгээ аалцах үеэр аалцаад явчихж болдгүй болов гэсэн бодолтой шүү. Тэгэхээр ийм хэлээ. Миний бодол ийм шүү. Би нөгөө нэг эмэгтэйчүүдийн толгоо ингээл янз юм хэлжил байна л да. Ер нь бол боловсрал эзэмшиж байгаа хүртээмж идэм одоо боловсрал эзэмссэн эмэгтэйчүүд их байдаг шүү дээ. Харин тийм их юм байлээ. Хэлж шүү дээ. Тодорхой тод жишээ би өөрөө байна гэж чамд хэллээ шүү дээ. Дөрөв гэдэг ийм шат битэрийн нүнд үүссэн байх нэ. 4 жил ажилласан хүний хувьд ажлын туршлага ямар байх вэ? Наад зах юм ахлахаар томилогдох хэмжээний ахлах мэрэгчлэлт нь болох хэмжээний туршлагыг тэр хүн хоригдлуулж гисэн байх нэ. Хоёлоо эмэгтэйчүүд байхгүй гэсэн. Хоёлоо нийгмийн салбар дээр ярьж байгаа шүү дээ. Би ингээд юм да улс төр дээр барилга дээр бол ирээгүй шүү дээ. Байгаа. Жишээлбэл харин хэлсэн шүү дээ. Би нэг санхүүжилт гэдэг асуудал аягүй чухал гэдэг аа. Эмэгтэйчүүд. Санхүүжилт гэдэг босхийг ер нь бол бүр авч хэрэгтэй юм байна. Би бүр зүгээр нэг юм хэлгээд байна шүү дээ. Сонгуулийн тухай хууль, улсын намын тухай хууль дээр тийг шадар туслах. Юу лээ? Ухуулагч. Тийм. Энэ зүйлийг бүр аваач мас магадгүй шүү. Би ч нэг боддог. Яагаад тэгэхээр тэр нэг юм тоо тавьчих байгаа хэдэн хүн амд иглээ нэг ухуулагч байх хэрэгтэй. Одоо бүр нэмэгдсэн шүү дээ. Сая ардын намд 28 4 оны сонгуулиар ухуулагчийн орон тоог нэмсэн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө мөнгөтэй хүмүүс амар эрг нөлөөтэй байгаа. Тийм нөлөө үзүүлж байгаа хгүй. Мөнгөтэй хүнд за аль бие усаар хөөцлөгдсөн байдлаар хүний саналыг худалдаж авах боломжтой болгож. Тийм худалдаж авах боломжийг бий болгож байгаа. Үнэхээр тэгч гараа гэдэг зүйлийг ярмаар байгаа бол мэдлэг боловсралтай эмэгтэйчүүд бол Монгол зөндөө байгаа. Маш их байгаа. Улс төржих гэдэг чинь өөрөө бас айгүй том асуудалтай. Яг энэ улс төр гэдэг юм руу яагаад эмэгтэйчүүд орсон юм бэ гэхээр цаана айгүй том шалтгаантай л орсон байдаг. Маш ч өөр хүмүүс өөр ингэсэн тийм өөрөө та ярина. Тодорхой түүхтэй байдаг шүү. Таны түүх юу вэ нэр? Одоо хоёлаа жиг ус төрлөө ормоор байна. За хоёлаа саяны гендер асуудлаа бодъё зэ. Саяны яриг энэ чинь дуусчих. Би чи өөрийнх нь байр суурийг илэрхийлсэн. Би чи ерөнхийдөө товчхон илэрхийлсэн. Тэгэхээр одоо хоёлаа нөгөө яг үндсэн гой сэдвэр орох гээд байна. Эмэгтэйчүүд ингээд за яг чиний саяны ярианаас эмэгтэй устдад ороход ингээд янз асуудал байдаг тий. За яг бид нар ч нэрийг ойлгож байна. Чи сая баг өөрөө асуучлаа. Яагаад эмэгтэй хүн тэгвэл ус төрийн замыг сонгоод байна. Жишээлбэл Дэлгэрмаа гэдэг хүн өнөөдөр улс төрийн намд одоо явж байгаа, гишүүнчлэлтэй явж байгаа. Ер нь бол ингэсэн. Би чинь 2016 онд анх ардчилсан намд элсэж орсон. Ардчилсан намын гишүүнээр элсэж орсон. 2016 онд дүрхтэй нэр дэвшиж бол үзсэн. Гэтэ гараагүй л дээ. Тухайн үед би чинь 26 настай. 26 настай нэр дэвшиж үзчихлаа. Бацаа байсан. Тийм бацаан билаа. Гэтэ би 2 хүүхдээ ээж болчихсон билаа. Улс төрт тийм яагаад орсон бэ гэдэг маань өөр баярлалаа. Яагаад энийг асуугаасаа гэж бас бодож ирсэн асуулт байна. Миний хувьд яг энийг нөгөө нэг ярихаараа бас жаахан хоолгон зангирч байгаа юм баггүй юу? Тийм үйлчих гадаг. Одоо салбит шаардлагагүй. Одоо бол хангалттай байх хэмжээний болсон.
Анх бол яг энэ түүхээ ярьж байхдаа би бол өөр ирэхгүй нүднээс тулмас сэлэнг гэсэн аахгүй. Би чинь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Одоо ч бас амьдарсаар байгаа. Тэгээд 2013 онд би чинь 2 дахь хүүгээ гаргасан. Тэгээд Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ хэвт вэ хүү маань батгаа хүрээд орсон чинь коридорт 13 онд чинь би оюутан нөхөр дөнгөж нэг ажилд ороод хөрхий 4 амралтай гэр бүлээ тижих гээл ядчихсан. Тийм л байсан л та. Тэгэхээр коридорт үгүй коридорт хэвт гүүгүүл сонголт төлбөртэй өрөөнд ороо гэсэн. Төлбөрийг нь төлөх боломж байгаагүй байсан би нөхөртөө хэлэхгүй. Тухайн үедээ тийм л шазрын лимиттэй залуу хүмүүсийг бас мөнгө төлсөн бас чам. Тийм мөнгө тухайн үедээ хидэж байлаа да. Одоо үнэхээр үнийг нь санахгүй. За тэгээд нэг коридор твтж байгаа нэг хоног хөвтээд маргааш нэг өрөөл орсон чинь тэр орон дээр ямар байсан бэ ч. Нэг орон дээр эмнэлгийн нэг орон дээр 3 хүүхэдтэйгээ 3 ээж 3 хүүхэдтэйгээ хөвтөж. Нэг орон дээр. Нэг орон дээр шүү. 2013 онд одоо өөрчлөгдөөгүй байгаа юм билээ шүү. Өөрчлөгдөөгүй л байгаа юм билээ. Яагаад өнөөдөр би улс төрлөө орсон бэ гэхээр хүүхд маань яг өвдөөд тэр эмнэлэгт ороо хөвцөн. Тухайн үед чинь дүүрэгт ардчилсан нам ялчихсан байсан. Баянзүрх дүүрэгт. Тэгэд эндээс юм хийчихгүй бахтаа гэж хараал дотроо уулан дотроо бодоод байгаа байхгүй гэсэн чинь үнэхээр боломжгүй байсан юм билээ л дээ. Уус төсөв мөнгө нь бол амар их төсөв мөнгө тавигдчихэж тэр асуулт шийдэгдэн. Орон нутгийн төсвөр өөрөө тэр нь Баянзүрх дүүрэг дээр төлөрч байгаа тэр төсвөр тухайн эмнэлгийн асуудлыг шийдэх боломж байгаагүй гэсэн. Тэгээ 2013-аас 15 оны хооронд би яг л тэр замыг туулсан. Тэгээд хүүгээ нөгөө нэг агааргүй орчин банцлын замын хүнд өвчтөө хүүхдээ тэврээд би тэр олон хүүхдээ агааргүй орчинд байлгахаас илүүтэй би эмнэлгийн коридорт шүү дээ. Бүр ингээд шатны хонгол гэж хэлэх юм уу та. Коридорт гараад ийм төмөр юм 3 хүн суудаг нэг саналд байдаг та. Тэр санал дээр хүүгээ тэврэх хондог гэсэн. Энэ зүйлийг одоо яагаад хэлж байгаа юм бэ гэхээр яг энэ цаг мөчөөс эхлээд би энэ зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм байна л гэж бодож эхэлсэн. Энэ цаг мөчөөс эхлээд би яг ингэсэн л дээ тухайн үедээ энийг нэг хин нэг хийчихгүй юм бах та гэл хүлээгээд исэн чи хин ч хийхгүй л байсан. Хардаг хэрнээ яагаад энийг өнөөдөр ингэж ийм юм байсаар хахад хүмүүс харахгүй байгаа юм бол яагаад энийг хийхгүй байгаа юм болоо гэж бодоод хүлээгээл исэн. Тэгж гэж бодсоо гүүхгүй юм биш дээ. Энийг чинь би хүлээж сууж болохгүй юм биш. Би өөрөө хийх хэрэгтэй юм байна. Би өөрөө манлайлах хэрэгтэй юм байна. Дуу хоолой болох хэрэгтэй юм байна. Магадгүй тийм өвдөө хөвтөж байгаа хүүхдүүдийн хүмүүс, ээж нарын хүмүүс дуу хоолой болох хэрэгтэй юм байна. Би өөрийгөө яаж өөрчлөх хэрэгтэй бэ гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 16 оны нөгөө дүүргийн намын бүрийн хөтөлбөрийг боловсруулах боломж надад ирсэн. Тэр үед Баянзүрх дүүрэгтээ хүүхдийн эмнэлэг гэдэг энэ сэдвийг оруулаад өгөөч гэж чичирсээр байж би оруулж исэн. 2016 онд. Дараа 2020 онд дахиад тэр сэдвээ дахиад оруулсан. Яагаад оруулсан гэхээр Баянзүрх дүүргийн хамгийн газрын байрыг одоо сайн ярьж бол ийм битгайлаа мэрэж гэж инээлдэж ирсэн хүмүүс байдаг. Уучлаарай. Үнэхээр тэнд өвдөж хөвтөжсэн ээж хүнийхээ хувьд, их хүнийхээ хувьд яг л тийм бодит байдал байсан учраас энийг өөрчлөх ёстой шүү. Энэний төлөө явах ёстой шүү гэдэг нөгөө чин сэтгэл маань л байсан учраас энэ зүйл рүү, улс төр гэдэг зүйл рүү намайг хөтлөд оруулчихсан юм болоо та. Тэр дундаа бүр тэр төлөөлөл нь болох ёстой юм байна. Бүр сонгогдох ёстой юм бэ. Сонгогдчихж би энэ дээр энэ асуудлыг бүр эцэслээд шийдвэрлэх ёстой юм байна гэдэг дээр. Оруулж исэн байхгүй. Яг ингээ 16 он, 20 онд ямар ч мөрийн хөтөлбөр дээр ингээд энэ сэдвийнхаа хүрээнд зүтгэж байгаа Баянзүрх дүүрэг дээр оруулж исэн. Яг бодит хүн Баянзүрх дүүрэг чинь Монголын нийт хүн амын 4/1 нь амьдардаг дүүрэг байхгүй юу? Тийм их. Тийм. 4/1. Дахиад 4/1 нь хаана байдаг гэж сонгоо хайхан дүүрэг дээр. Энэ Баянзүрх дүүрэг чинь өөрөө улсын эмнэлэггүй, хүүхдийн улсын эмнэлэггүй байсан юм билээ. Ямар ч хүүхдийн улсын эмнэлэг байхгүй, одоо ч байхгүй шин. Нэг Ахмад Насны хамтарсан нэг эмнэлэг байгуулсан гэдэг байгаа. Тэр нь одоо яг хэдэн хүүхд хөвтөх боломжтой юм бүү мэд. Үндэл Баянзүрх дүүрэг чинь эмнэлэг нь өөрөө хувьчлагдчихсан. Хувьчлалыг бол би дэмждэг. Гэхдээ тэр амьдарж байгаа нийт хүн амынхаа Монголын нийт хүн амынх нь бараг 13 орчим хувь амьдардаг дүүрэг. Одоо гэтэл тэр дүүрэг зүгээр л эмнэлгийн туслан үйлчлэгээ авч чадахгүйгээр өвдөжчихсэн. Тэгэд ингээ хаягдчихсан байгаа байхгүй. Тэндээс сүүлийн хэдэн жил ус төржөөд яриул сүүлийн хэдэн жил хаанаас ямар хүмүүс сонгож байгааг манай иргэд өөрсдөө хангалттай мэдчихлээ байлгүй тий. Одоо тэгээд өөрчлөлт хийсэн юм байхгүй. Одоо энэ байхгүй. Яг би энэ сэдвээ бол яг эрүүл мэндийн чиглэлийн хүн биш ч гэсэн яг энэ сэдвээ бол
Наа ч юм өөрөө эрүүл мэндийн чиглэлийн хүн ярьдаг сэдв биш л дээ. Хүн болгоны ярих асуудал асуудал. Тийм тулгымцсан Хүн болгоно хинч өвдөж магадгүй. Өнөөдөр би энийгээ сууж ивчих. Маргааш хин нэг нь хинч өвдөж магадгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг хэн авах хэвтэй. Хамгийн түрүүч хүүхэд авах хэвтэй. Хүүхэд яагаад нэгдүгээрт байх хэвтэй ингэж? Би яагаад хүүхдийн эмнэлгийн асуудал ярьсан гэж? Тэнд үнэхээр Монгол өөрөө тэнд ирээдүгөө Монголынхаа ирээд болсон хүүхд багчуудад зүгээр л хайчихсан байгаа байхгүй. Зүгээр л хайчихсан. Эмнэлгийн коридорт хайчихсан. Юмд хэмжээ бий гэж байдсан шүү дээ. Юм маань одоо тэр зөвхөн Баянзүрх дүүгийн эмнэлэг гэлтгүү их нялхсаас ахуулаад одоо хүүхдтэй холбоотой эмнэлгүүд нь шүү дээ. Бид чинь бүгд л тэгээ шалаар ингээл тэгсэн байдаг юм. Би сонссон. Би одоо яг өөрөө яг тийм байдлыг нь харж үзээ. Яг бол орж үзэх надад шалтгаан байхгүй бодно шүү дээ. Одоо хүртэл яг шалтгаантай болохоор нэг орж үзье гэж бодоод байна. А тэгтээ ер нь бол чиний наас сэдв чинь зөвхөн нэг ангаахын эсвэл нэг эрүүл мэндийн салбарын эсвэл зүгээр нэг ээжүүд ярьдаг сэдв бол биш байхгүй. Чи Монгол хүн бүрийн сэдв. Чи түрүү ярьлаа шүү дээ. Нөгөө хүүхэд бол Монголын ирээдүй. Тэгэхээр эрүүл зөв хүүхэдийг бий болгохын тулд орчин өөрөө сайн байх хэрэгтэй шүү дээ. Боловсрол нь сайн байх хэрэгтэй. Амьдрах орчин сайн эрүүл хоо хэрэглэж байгаа хүнс нь аюулгүй. Амьдарч байгаа орчин бас аюулгүй тий. Эрсдэлгүй. Тэгэхэд манайхан өнөөдөр яаж хүүхдийн хамгийн ээлгүй баталчлаа шүү дээ. Зүгээр л бүхэл бөмбөгийн талбайд тоглож байгаа аймаа алдчих чинь. Зүгээр гудамжаар явуулж байгаа тогон цохол хүүхдүүд аймаа алдчих чинь тий. Зүгээр машин гудамжаар тоглож байгаа машин дээрээ дайруулж юм. Гэхдээ янз амар хүүхдүүдийн эсрэг тийм одоо зохион байгуулалтаа гэдэг шиг баг тийм нэг хотод байгаад байгаа юм шиг тийм юм явдаг шүү дээ. Одоо магадгүй энэ эрх зүйн бас юу болохыг би бол хийж мэдэхгүй байна. Өнгөрсөн 100 одоо хүүхдүүд чинь нөгөө улаан орхол ингээд гадагшаагаар тоглож ингээд явдаг үе шүү дээ. Тийм үе дээр амар юм гардаг. Тэгээ энийг бол би зөвхөн одоо нэг ээжүүд ярьдаг, зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг сэдв биш. Энэ бол хүн бүр гэнэ. Монгол улсын ирээдүйдээ санаа зовж байгаа хүн болгоны ярих ёстой сэдв, хүндэх ёстой сэдв, энэний төлөө дуурах ёстой сэдв гэж би бол харж байна. Одоо тэгвэл дэлгэрмаа улс төрд хэрхэн оролцож байна? Улс төрдөө одоо энийг би бол чамайг яагаад энэ асуулт чухал асуудлуудыг асуудаг чи чинь нэг үеийн төлөөлөхгүй. Одоо яг 90-ад оны залуучууд, хоёулын үеийн залуучууд өнөөдөр ус төрлөө ерөнхийдөө хөлөө тавьж эхэлж байна юм гэж. Өмнө нь бол манай үеийнхэн бол зүгээр мэдэрж исэн зүгээр санал өгдөг. Одоо л манайхан жинхэнэ өөртөө бодитоор оролцоод өрсөлдөөд санал суудлын авдагуд нь аваад ингэж явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нэг эмэгтэй хүн байж шүү дээ. Бас ингээ нам ус төрийн хувьд бас нэг арчилсан гэдэг талдаа явж байна. Тэгэхээр дэлгэрмаа гэдэг хувь хүний байр суурь одоо цаашаа ямар хөө байдлаар явмаар байна. Явах гээд байна. Дэлгэрмаа гэж хэлэхээс илүүтэй би нэг зүйлийг хэлмээр байна л та. Залуучуудаа онцлмаар байна. Одоо миний хувьд одоо 35 нас хүрчихсэн залуу үе гэж хэлэхэд том хэрэг болчихж байгаа юм. Үгүй юм бэ. Үгүй. Яагаад яг энэ чинь нөгөө насны үед яагаад би нэг онцч хэлээд байгаа юм гэдгийг би тайлбарлая л та. Би ч өөрөө нөгөө үндсэн одоо үзэл маань ардчилсан үзэлтэй баруун төвийн үзэлтэй тийм хүн. Либерал. За бас яг цэвэр либерал гэхэд бас биш ээ. Би баруун төвийн үзэлтэй хүн юм билээ. Яг нэг тийм байх юм дээ. Тийм. Баруун төвийн талдаа тийм үзэлтэй цэвэр бас яг либерал руу бас орч чадхааргүй юм билээ л дээ. Би нөө өсөж торинсон ээж аав маань биднийг тийж хүмүүжүүлжээ. Тийм нэг бидээс гарч байгаа үр хүүхэд магадгүй цэвэр. Одоо жишээлбэл коват ч нөөрэө социалист үзэл шүү дээ. Социалист үзэл харин хэлж шүү дээ. Цэвэр барууны биш юм билээ гэх. Цэвэр баруун биш, цэвэр либерал хүн бол биш юм билээ. Би бол яг баруун төв дээр байдаг л төрлийн хүн билээ л дээ. Би одоо бол чамайг өөрийн чинь байр суурь. Харин миний байр суурь гэхээр одоо миний хувьд шүү дээ боломжтой бол гэхээсээ илүүтэй тэр боломжийг өөрөө нээж явахыг хүсэж байгаа. Одоо юм биш дээ. Улс төрд чиний яг асууж байгаа асуултанд чинээс нарай өөр өнцгөөс хариулъя. Тэр нь юу вэ гэхээр залуучуудаа бид нар хүн гэж үзэх цаг нь хангалттай болчихсон. Залуучууд гээд одоо шулуухан ардчилсан намн дээр л хэлэх гээд байна л да. 18 20-той за дээдлэн 30-тал залуучууд хувьсгал 1989-с 1990 онд хийж ижээ. Энэ бүх хувьсгал зөвхөн 90-ад оны хувьсгал биш. За яг 90-ад оны хувьсгал. Би одоо өөрийнхөө намын гişүүдийг одоо үүсгэж байгаа юм биш. Одоо багш нар маань тэр хувьсгалыг хийгээд явж ижээ. Гэтэл одоо өнөөдрийн 35 наснуудаа хэрэгтдэг бол итгэдэггүй юм шиг. Хэрэгтдэг юм болоо гэж асуумаар байна. Дээр нь гэхээр яг энэ итгэл олж чадахгүй юм шүү. Итгэлийг нь олох биш шүү дээ. Одоо тэгвэл өөртөө манайхан дайчин биш юм шүү. Тэгчих биш юм шүү. Манай үеийнхэн. Нэг юм
сая манай намын хувьд жаахан яг хөө би өөрөөсөө жаахан хацаалгаад байна л да. Энэ асуудал нь өөрөө юу гэхээр би нэг нам ардчилсан нам саяны хэсэг бол үнэхээр хүнд цаг үеийг 2000 өөртөөх юм л харьцаагүй байдал. Яг хүн хүний бас бодлоо. 2020-оос 2023 он тий. Айгу хүнд цаг үеийг туулсан. Маш олон дарга нарын одоо нүүр царайг үдсэн, тал талд хуваагдсан. Энэ нь өөрөө юу илэрхийлж байгаа гэхээр манай нам өөрөө нөгөө үе гэж байдаг шүү дээ. Үе солигдох процесс. Үе солигдох процесс. Би тэр нөгөө солигдох ёстой үеийн процессын одоо бас нэг жижигхэн нэдээс авахгүй жишээлбэл би биш гэж хэлсэн те. Энд нэг томоохон зүйлийг л хамруулж хэлээд байна. Үе солигдох үе дээрээ манай намын хүмүүс ах эгч нар маань жахан чаргууцлаа. Тэгээ үе дээрээ ингээд нэг юм үе тавьж өгмөөргөө санагдаад. Үе биш сандлаа. Тий одоо нэг тэр нэг өөрийнхөө нэг шолоохон ярьчих. Чи амар зөөдрөмж яриад. Яг нэг тэр нэг үе биш те. Тэрийг нэг ингээд нэг юм тэ харамсалтайгаар хүчсэн болоо да. Дараагийнхаа үеийг шилжилтийн үе гэж байгаа шүү дээ те. Тэрийг амар харамсалтайгаар хүчсэн болоо да. Харамсалтайгаар өгсөн. Би бол аль аль талд нь асуудал байна гэж харж байгаа. Гэхдээ манай арчлалын ер нь бол яг тухайн жинхэнэ барьцаанууд бол зарим асуудал тавих нь тавьсан шүү дээ. Гэхдээ нэг яг өнөөдрийн арчсан намдар яг ах нар гэж ярьдаг хүмүүсээс нэг 2-3 хүн яг үннийг л судалтаа зунгаалдаа зарим ч одоо өнөөдөр парламентын судал дээр байж байгаа жишээ нь байж штэ. Зарим нь одоо ингээд орон нутгийн юм уу одоо нэг иргэдийн хурлын сонгуульд нийт төвчтэй жишээний хүмүүс одоо л зунгаалдаа байж л байна штэ. Нийт л. Нөгөөдөлд нь залуучууд дээр ямар асуудал байна гэхээр залуучууд өөрсдөө зориггүй юм шүү. Манай намын залуучууд. Ардын намынхад хоёулаа зүгээр жишээ харьцуулж л да. Зүгээр өнөөдөр энэ оюун эрдэнэ яг муу ерхий сайд. Би бол тийж хэлнэ. Тэгвэл энэ хүн ах нарыгаа нүдэд гарч чадсан байхгүй. Тэгэхээр энэ хүн зориггүй яг хүн ингээд ах нартаа анх бэлддэг тэ нана цана гэдэг байсан байж болно. Тэгвэл энэ хүн чадаад ах нартаагаа үзэлцээ гадарч байгаа. Харин манай намын залуучуудад тех зориг нэг байхгүй юм. Байхгүй багтаа. Эсвэл дандаа яг нөгөө нэг одоо ах нараагаа хардаг яг тэр темпэндээ суудсан юм биш үстэй гэдэг яг надад зүгээр нэг ийм хүү бодлол ээдэг юм. Би бол ингэж хоёр талаас нь хараад байгаа байхгүй. Тэгэхээр ах нартаа бас 100% буруу өгөх гэж болохгүй. Бид нар өнгөрснөө үүсгэх юм бол хэдүүлээд ирээдүг гэж байхгүй. Тэгэхээр ирээдүгээ харахын тулд ирээдүгээ хэдүүлээ харахын тулд өнгөрснөө бид нар заавал харах хэрэгтэй. Өнгөрсөн арчсан намын алдаа юу байсан юм? Тэ? Тэгвэл бид нар тэр алдааг давтахгүй ирээдүг рүү алхах хэрэгтэй. Ингэж бид нар сайжрах хэрэгтэй. Тэгэхгүй өмнө зөндөө алдаа байгаад байхад ирээдүйдээ тэр алдааг давтаад алхаад байх юм бол бид нар ямар ч авторитет хийгээд нэмэргүй үе шилжиж нэмэргүй байхгүй. Гэж би бодож байна. Зориггүй гэхээр одоо хайшаач. Чи ингээд яг эмгтэй чи нөгөө яг гой зөөлөн талаас нь харах гэдэг. За яг харин ийм учраас л квот байх хэрэгтэй шүү дээ. Нэг нь ингээд шулууган хэлж идэг бол магадгүй нөгөө зөөлрүүлж одоо жишээл би зөөлрүүлж байгаа гэдэг утгаараа ч юм уу те аль аль нь л байх хэрэгтэй. Өнөөдөр хоёрын яриа бүр кал болох нэ. Найз нь яриулж ярьдсан уу? Ярих юм ч зөндөө байна. Би бол ингээд дэлгэрмаа гэдэг хүн өнөөдөр жоохон ингээд нэг төвшин сайхан дээр тавьчихсан болов гэж одоо. Төвшин сайхан цааш юм бэ? Би яриул бүр ярих юм надад зөндөө байна заяа. Одоо жишээлбэл сонгуул руу ч дахиад хазаач заа. Яг хуу сонгуулрыгаа хазааж байгаа юм гэхээр одоо сонгуулийн тухай хууль руу хазаа гэж одоо эргэцүүлж болчихсон хүн шүү дээ тий. Яаж юм тэгэхээр үндсэн хуулиа зөрчсөн бас яг тийм сонгуул болсон шүү дээ 2024 оны сонгуул. Чи юун дээр тэгж хэлж ингэж бодож байна? Харин юун дээр алдчих юу? За тэр бол жишээлбэл нөгөө бас квот руу хазаана. Улс төрийн намын тухай хуулиараа улсын хурлын сонгуулийн тухай хууль дээр болохоор 30% таа байна гэдэг квотыг нь оруулчихсан байхгүй 2024 онд. Гэтэл 2024 оны орон нутгийн сонгуулиар 20%-аар орсон. Тэр чинь гэхдээ юу юм биш үү? Зөвхөн тухайн хилцүүлэг дээр их хурлыг тухайн үед хийлцээ 30%-аар готлаад орон нутг дээр. Энийг нөгөө хийлцэх боломж байсан уугүй л байсан. Энийг хийлцэхийг хүсэх байхгүй. Би бол юу гэж бодож ирсэн хэлэх үү? Би хэрвээ тэнд шийдвэр гаргах түвшинд нь сууж яагаад энийг ингээд оруулах боломж нь байсан бол би юу гэж хэлэх байсан гэж. Орон нутгийнхаа 2024 оны орон нутгийнхаа сонгуул дээр вотыг 40% болгоод угаасаа 2028 онд 40% болгоно гэдэг амлалтыг өгөөд хуулиндаа өөрчлөлтийг 2028 оноос орноо 40% болно гэж өгчихсөн байхгүй. Тэр 2028 онд болох гэдэг 40%-ийн квота орон нутгийнхаа сонгуул дээр хийгээд одоо тэгээ 28 оны сонгуульд квот нь орж байгаа орон нутгийнхт нь их хурлд нь орсон юм шиг байна. Орон нутгад нь орж байгаа юм уу?
орж байгаа. Орнууд ороогүй. Өөрчлөлт ороогүй. Яагаад орж? Харин тийм. Тэгээд үзүүлсэн гэдэг юм чи яриад байгаа байхгүй юу? Энэ аль шатны сонгуульд квот гэж үг орсон л болвол 30% 20% гэж юм уу? Тэр тоогоор л байх хэрэгтэй. Энэ нь яасан? Орон нутгийн сонгуульд ирдэгшиж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн. Одоо бол тэгвэл орон нутгаар 20% явж байгаа юм тийм үү? Тэнд байгаа иргэдийн сонгож байгаа сонгогчдын эрхийг бас. Гэхдээ орон нутгад квот байгаа мó байхгүй юм? Байхгүй. 20% байх. 20% тай л байгаа. 20% нь бол байгаа. Тийм. Энэ нөгөө нэг хуулийг өөрчлөлт оруулах хугацаагаа хилцэхгүйгээр одоо шулуухан хэлэхэд зорилготойгоор хилцэхгүйгээр л хойшлуулчихсан байна. 30% болгосон бол орон нутгийн сонгуульд одоо сонгогдож байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөр байх байсан. Хамгийн дээд нь 2020 он хүртэл улсын хурал дээр 17% тай юун дээр 27% байдаг байсан. Орон нутг дээр. Энэ хангалттай 30-40-д өгчихсэн байна. Тэгээд орон нутгийн сонгуул дээр энийг ингээд оруулаад үтсэн болно шүү дээ. Тэнд өөрчлөлт амар том эерэг өөрчлөлт гарах гэсэн. Би бол ингэж бодод орон нутгийн квот нь 2 он 20% тай байж аваад ичлээ. Ямарч квотг болоо тэгэл дэлгэр маш шиг квот орч хил та. Яагаад болохгүй гэж. Ирчүүд заяа. Ирчүүдэд үзэл инхэл ахлаа. Тус гарахгүй гэхэд ядаж үзэлсэн хатуу ухаанаа гаргаад үзэлд яагаад хатуу ухаан гэж байхгүй шүү дээ. Хаан ухаан гэж байд юм уу? Хаан ухаан гэж байд юм уу? Үгүй ингээд хатуу ухаан гэж байд юм уу? Хаан ухаан гэж байд юм уу? Байдаг л байх. Хүн болгонд өөрийн гэсэн ухаан байна. Харин дүүлтэй за хүн болгон өөрийн гэсэн тэр ухаанаа гаргаад уран цэцнээ сориод тий цэцэн мэрэгдээ сориод ингээд өрсөлдөж яагаад болохгүй байгаа юм гэдэг зүйлийг би хэлээ л та. Яагаад өрсөлдөж болохгүй байгааг. Хаяны асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Би ганц хүүсийн төлөөлөл хийлээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. За, ахмад настан байна. Тэр хүн ч гэсэн тэнд хэрэг хангуулах хэрэгтэй. LGBT хүмүүс байна. За, энийг ярьлаа гэд ний чинь LGBT-г дэмждэг нөхөр байна гэд ярьж магадгүй. За, мачтын төлөөлөл байна. Багш нарын төлөөлөл байх хэрэгтэй. Тэгж мэдэрч байна тий. Эмч нарын төлөөлөл одоо өөр юу гэдэг. Шинжлэх ухааны судлаачдын төлөөлөл хүртэл тэнд сууж байгаа хэрэгтэй. Улсын хурлд. Манай Монгол чиний хэлдгээр яагаад нөгөө нэг эвгүй юм байгаа шилжиж байгаа хэлэхгүй ба. Чиний хамгийн ихний асуулт. За. Хэл. Энд бизнестэй хүмүүс гардаг байхгүй. Яг оо бизнестэй буюу мөнгөтэй хүмүүс тэнд парламент сонгогдож суугаад байна. Тогтолцоо нөр тийм байна. Тийм. Тогтолцоо нь тийм байна. Энийг өөрчлөх юм яах вэ? Энэ эрэг арай эрэг болчиход байгаа юм шүү дээ. Тэгвэл одоо энийг онооны сонгуул өөр. Би чамаас зүгээр л асуучих. Дэлгэрмаа гэдэг үнээс асуучих. Энийг өөрчлөх боломж байна уу гэвэл? Байна. Яаж? Сонгуулийн тухай хуулаа, улс төрийн намын тухай хуулаа, улсын хурлын сонгуулийн тухай хуулаа, аймаг нийслэл орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хуулиндаа өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Яг жишээлбэл ямар заалт? Би хэлсэн. Гулаг шадар туслах гэдэг цалингийн бүр авч хай. Авч хай. За. Дэнчин гэдэг асуудлыг тэр цөөхий төлөөлөлс нэгтгэхгүй байх хэрэгтэй. Дэнчин. Энэ яаж намын тухай шүү дээ. Мөнгөтэй байгаад асуудал шүү дээ. Мөнгөтэй байгаад За чи наад яг наад асуудал хоёул дараа одоо өөрсдөө тийш гараан дээр ахгүй. Хуулиндаа л ямар ч хүнд мөнгө өгөхгүй л болгочих. Тий. Тэгтэл тэр чинь тийш гараад энэ чинь зарчим биелэх юм шүү дээ. Аль аль нь Монгол улсын иргэн Монгол улсын хөрсөн дээр Монгол ултаг дэвсгэр дээр хоёул амьдарч байна. Тэгээ засаг дуртуугийн хэдүүлээ яалч холбогдно. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 3 намын хамтарсан засгийн газар байгуулагдаад бас одоо жилийн бараг боллоо шүү дээ ингээд юм. Тэгэхээр хувь иргэний хувьд хоёул байр суурь солилцсон байна. Энэ засгийн газрыг чи яг юу гэж дүгнэж байна? Яг одоо өнөөдрийн яг гаргаад байгаа үйлдэл ээж хүн талаас ч нэг. За ээж хүн гэхээс илүү иргэн хүн талаас ярья. Иргэн хүн талаас ярья. Юу гэж харагдаад байгаа юм гэхээр ардын нам гэдэг байгууллага байна. Би альч намыг муулж мялж хэлхийг хүсдэггүй төрлийн хүн. Гэхдээ буруушаах зүйлээр хатуу хүн буруушаадаг. Шийдэл байх хэрэгтэй нэг. Нөгөө нэг ард түмний эсрэг өөрийнх нь үнэлэмжийг үнэлгээ гэх юм уу да буулгачаар хэмжээний сэдвүүдийг асуудалтай том асуудлуудыг одоо нэг хамтарсан засаг нэрийнхаа доор хідэн нөгөө нэг хоёр жижиг намруугаа чихэд байгаа. Тэр хоёр нам нь яахын чанс хүрхий тэнд нэг хідэн албан нэг намынхаа хідэн гişүүд нэг ажлын байр хүчгсэн. Тэднийг хадгалж үлдэхийн тулд нөгөө нэг амар асуудалтай сэдвийг нь бариад урдаа гараад ярих. Гэтэл цааталт нь юу байгаа юм? Тухайн хүний тухайн намын их ашиг өрөө хүнд үзэж байгаа. Өөртөө барьж ил гарчдаггүй байгаа.
Гэхдээ би бол ингэж хараа. Би хамтарсан засаг гэдэг нь шүү дээ тий. Анхандаа бол хамтарсан засаг дээр дэлхий байгаасаа л гэж бодож байсан. Дэлхий оросоо л гэж бодож Би одоо анхнаасаа ч дэмжээгүй одоо хүртэл дэмжихгүй байгаа юм. Одоо нөгөө нэг ер нь бол анхнаасаа ч дэмжээгүй би. Дэмжээгүй. Чи өөрөө мэдчихэж байгаа тий. Ер нь бол нэг жон гэж дуурдаг хоёр төрлөө хүн бит хоёр шүү дээ. Аяа үе найзууд дундаа янз бүрийн хэлчих гээд идэг төрлөө хоёр хүн. Хамтарсан засаг дээр өөрсдийнхөө нөгөө булаач юм уу нэг амар асуудалтай юмнуудыг нөгөө номууд руу чихэх тийм юмнуудыг хийгээд энэ даалгаж хараад. Энд дэр бол жаахан нэмсгэлж яваа. Би бол ингэж хараад байгаа шүү дээ. Арчсан нам өөрөө арчаагүй юм шүү. Ардын намын тэр явуулганд өөртөө автаад өөртөө трийг гардан гүйцэтгээд урд нь гараад байгаа бол эдгээр өөртөөх нь л асуудал юм шүү. Ардын нам харин чадаад байгаа юм шүү. Би бол тэгж хараад байгаа шүү. Тийм чадчих байгаа шүү дээ бид нар тийм. Тэгэхээр ардсан намынхаа өөртөө үнэхээр их орноогоод эсвэл намаач бодд юм уу те. Нэр хүндээ боддог байсан бол энийг бид нар үгүй гарлаа гэж гарчих ёс зүйтэй байх хэрэгтэй шүү дээ ус төрд. Тэгэхэд манайхан өөртөө санал судалтаа өнөөдөр хүртэл зунгааралдаал нөгөө оюун эрдний шахсан зүйлүүдийг нь эсвэл оюун эрдэнэ гэдэг мэдхгүй өөр хаанаас ч юм уу урдаас ч юм уу хойноос ч юм уу нэг бодлого юм чихэнгүүтэл тэрийг нь манай өнгөт манай тэрийг нь барьж гүгээд ингээд яваад байгаа нь өөрөө өөрсдөө манай намын одоо албан тушаал уснууд өөрөө өөрсдөө муухай хайдуулаад яваад байгаа юм шүү. Энэ дээр бол би бол нэг тийм арчсан намын нэг зөвтгөхгүй байгаа. Биш зөвтгөхгүй аа. Буруушаах хамгийн чухал зүйл юу гэж? Улс орны эрх ашиг гэдэг. Иргэдийн эрх ашиг гэдэг. Улс орны иргэдийн эрх ашиг. Харин тийм шүү дээ. Иргэдийн эрх ашигыг хөндөх, улс орны энх тайван байдлыг алдагдуулах, тусгаар тогтнолыг алдагдуулах хэмжээний асуудал яригдчихл байгаа бол би энэ дэр бол хатуухан л хэлнэ. Яг тэр хэмжээний асуудал яригдах юм бол тийм юмыг ичихгүйгээр ард түмнийхээ өмнө бариад гүйж байгаа бол уучлаарай. Тийм хүн гүйцсэн шүү. Ардчлал гэдэг нэр зүүж удаа барьж тэр тугны доор намирч явах шаардлага үнэхээр байх. Харин тийм гүйцсэн байхгүй юу? Харин би байхгүй. Гүйж байгаа бол гэдэг чинь би тэгэхээр гүйцсэн гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм зүйлийг бол нэг ихэд улс их орн ард түмний эрх ашигаас илүүтэй барьж гүөх зүйл дээр бол би хизээ санал нийлэхгүй. Хизээч. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ өдрийн засгийн газар дээр бол нэг тийм сайн үнэлгээ бол өгөхгүй. Тэг. Тэр хүчээс. Газар дээр өгөхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж байгаа юм л та. За. Яг уу нөгөө мөрийн хөтөлбөр гэж байгаа шүү дээ тий. Би яг мөрийн хөтөлбөрийг харъя. Хамтарсан засгийн мөрийн хөтөлбөрийг чи хараагүй. Ингэн мөрийн хөтөлбөр харна гэдэг нь юу вэ гэхээр мөрийн хөтөлбөр байгаа шүү дээ. Биелэл гэдэг. Хамтарсан засгийн мөрийн хөтөлбөр гэж бол байхгүй. Байхгүй. Хамтарсан засгийн одоо нэг хамтарсан нэг мөрийн хөтөлбөр гэж гарна да. Одоо нэг засгийн газрын хөтөлбөр. Яг засгийн газрын хөтөлбөр гэвэл тэр нөгөө 14 мяга төсөл шүү дээ. Засгийн газрын хөтөлбөр. Би чамд нэг зүйлийг сануулж хэлэх заяа. Чи зүгээр сонгуул 24 оны сонгуулийн процессыг хар. 3-4 намаач хоорондоо өрсөлдсөн тийм үү? Бүгд мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн тийм үү? Арчсан нам тусдаа мөрийн хөтөлбөртэй, ардын нам тусдаа мөрийн хөтөлбөртэй, хүн нам тусдаа мөрийн хөтөлбөртэй. Тэгээ энэ дундаа нэг агуулга байсан. Татрыг бууруулнаа. Иргэдийн нуруунаас ачаа хөнгөлнөө. Тэ? Төрийг ерөнхийдөө аль болох цохин хэмжээнд нь цомхон болгоно гэдэг. Гурвуулан дээр нь энэ агуулга гурвуулангийнхан мөрийн хөтөлбөрт нь орсон. Тэгээд юу болсон бэ? Бодит төрсөн дээр одоо очие. Тэнгүүд сонгуул явсан. Дууссан, ардын нам үнэлэхөө болсноор ялсан. Тэгээд ардсан нам бол яг хуу суудлаа ахиулсан, хүн нам ч гэсэн суудлаа ахиулсан. За энэ бол окей болж ий. Тэгсэн ч 3 нам хамтарсан. Ардын нам дангараа засаг барих бүрэн боломжтой. Улс төрийн хүчин. Угийн тийм ч суудлаа авсан байна. Ямар ч асуудлыг ингэж өөрсдөө шийдэж явах бүрэн боломжтой. Өнгөрсөн 8 жил гэсэн тэгээд бүр зөндөө боломж байсан юм. Тэгэхээр тэнгуүтлээ энэ 3 нам шууд хамтраад нөгөө мөрийн хөтөлбөрөөр шууд хогийн сав хийсэн. Өнөөдөр чи хар 23 яамтай сайттай 19 яамтай төрийн албан 230 мянга хүрсэн. Төрийн хүчит компаниудынх нь ажилтнуудын тооцсон бол 300 мянга хүрсэн. Ийм данхар. Тэгээ бөө ингээд тимжи менежер, юуны менежер, бит гээл те бүрийн эрх төлөөлөгч ингээд бацаандан манагаас ахуулсан хэрэгтэй хэрэггүй баахан хүмүүс албан тушаал ажиллаа шүү дээ. Одоо дэд сайдуудын асуудлыг идэж байгаа жишээ нь. Тэгэхээр нөгөө иргэдийн татврын хоёлоо одоо татвар алхам бол автомашины татвар нэмэгдлээ тий янз янзын татварууд нэмэгдэж байгаа хөөхгүй бага бага хэмжээг ингээд иргэдийн нурууг хөнгөлөх биш улам нуруунд нь ачаа нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр би бол энэ засгийн газар бол мөрийн хөтөлбөрөөсөө бүр 360 биш бүр 720 ГВ цаг эргэцсэн гэж харж байгаа. Яг тэгвэл 24 оны сонгуульд барьж исэн мөрийн хөтөлбөр өнөөдөр хүрсэн дээр нэг ч хэрэгжүүлэхгүй шүү дээ.
эрчим хүчийг нэмсэн. Би бол энэ талаас нь ерөнхийдөө бол энэ засагт би үнэлгээ өгöd байгаа юм. За магадгүй яг нөгөө гаргасан бидэд төвшүүлжсэн мөрийн хөтөлбөрөөр баримтлаад тий бодгын хэмжээнд ингээд явсан бол за нэрээ энэ сайн байна даа л гэж харах гэдэг байна. Дэвч угааслаараа тийм нэг ч болоо. Хамтарсан засгийн газраа гэд яг нэг талаараа нэг ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс нь ажил аваад тэнд ингээд аятайхан болж байгаа л ахaltaа хөрхий. Ер нь бол манай ардчилсан нам чинь хамтарсан байдлаар засаг хүрдэг байсан шүү дээ. Дангаараа барьсан тэр үе чинь бол хамтарсан байна. Яг ингэдэг. Яагаад ингээд нэг юм сони юм яваад байна тэгэхээр мэдхгүй одоо яагаад ард иргэд өөрсдөө мэдсээр байж яагаад дахин сонгоод идэх юм бэ? Цаана нөгөө нэг одоо мөнгө төргөн байд юм уу эсвэл өөр юм байдаг юм уу бүр гайхмар. Ингээл бодит ингээл дунд нь ороод ярихаар биш үү хүмүүс ярьж байгаа зүйл юу гэж. Тэднийг л сонгохгүй л гэж ярьдаг хэмнээ бодит байдал дээр өөрсдөө сонгоод идэх байхгүй. Тэгээд хамтарсан засаг маань одоо нэгэн тал байгуулагдаад явж байгаа цааш одоо тэгээд аятайхан ард иргэдийнхаа нуруунд ирэх ачааг те багч болов багсгаад багсгаад ард иргэдийн одоо те оролцоог илүү иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлээд яваасай даргын те даргажсан нийгмийг битгий бий болгоосай шулуухан л тэр гарын өсөгдсөн нийгмийг битгий болгоосай тэр дотоодын цэрэг гэдэг юм уу хууль сахиулах гэдэг юм уу те аль болох иргэндээ үйлчилдэг ээлтэй нийгмийг бий болгоосай гэж хүсэж байна. Хууль сахиулагч гэдэг нэр чинь өөрөө айгүй чухал шүү дээ. Дотоод хууль сахиулах гэдэг чинь өөрөө учиртай нэр байгааз. Энэ хоёр нэрний цаана хүртэл учир бий. Аль талаас дотоод гэдгийг гаргаж ирсэн, аль талаас хууль гэдэг, хууль сахиулагч гэдэг нэрийг гаргаж ирсэн. Ард иргэдээ үйлчлэх ёстой хүмүүс ахгүй уулна. Гэтэл төрд ажиллаж байгаа хүмүүс маань нөгөө даргажсан, гарын үсэгдсэн, авилгагдсан тэр нийгэм, тэр төрийг бий болгоод л байна л да. Энд дээр бол үнэхээр иргэн хүнийхээ хувьд бол үнэхээр эмзэглэж явдаг. Ийм нийгмийг бид нар яаж үр хөвгтдийг үлдээх вэ гэдэг дээр үнэхээр эмзэглэж явдаг. Тэр ч утгаараа өөрийн гэсэн оролцоо, өөрийн гэсэн чадах зүйлээ ямар ч хэлсэн энэ хорвоогийн тоосыг эргүүлээд явж явах тэр хугацаанд бол хийн гэж боддог. Шантрах зүйл амар их байдаг. Яг энийг хийгээд зориод явж байгаа хүмүүсийн хувьд бол шантрах зүйл маш их байдаг. Гэхдээ энэ дээр одоо ямар ч хэлсэн өөрийн гэсэн дуу хоолойгоо ядаж хүргэж эхлэе. Чадах бүх нэрээ. Тэгээд энэ нөлөөллийн ажлуудыг гэдэг юм одоо бас хийн гэсэн бодолтой байгаа миний хувьд. Тийм байна. За одоо тэгээд хоёулаа ямар ч гэсэн ингээд өндөрлөх цаг болж байна. Тэгээд Дэлгэрматаас ингээд яриа сухад бас нэлээд сонирхолтой байлаа. Бас жоохон хөөх мэтгэлцэд амжчихлаа. Мэтгэлцэх тал дээр бол явна шүү. Тэгэхээр ямар ч хэлсэн одоо бол Дэлгэрмаа маань өөрөө ирэнд чөлөөт иргэн болсон байх гэж би хараад байгаа. Тэгэхээр мэдээж улс төрийн үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй явах байх гэж би харж байна. Тэгээ цаашдынхын ажилд нь бас амжилт хүсье. Тэгээд энэ гал цогтой иш хүчээ битгий алдаараа унтарчуу. Тэгээд яг чиний одоо хэлээд байгаа эмэгтэйчүүд манлайлах хэрэгтэй гэдэг дээр чи би бол 100% санал нэг байна. Би ч эмэгтэйчүүдийг маш их дэмждэг. Энэ бол төлөөлж гэж би одоо юу бас өөрийгөө төлөөлж байгаа шүү. Эмэгтэйчүүдийг ер нь бол улс төрийн тавцан дээр манлайлаад гараад ирээсэй гэж маш их одоо хүсдэг, дэмждэг. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч гэсэн эмэгтэй хүн байгаасаа гэж би боддог. Тийм хүн. Мөн Монгол улсын алт тоогоо барьж байгаа ерөнхий сайд гэдэг хүн бас Монгол улсыг эмэгтэй хүн байгаасаа гэж би бас тэгж боддог. Ийм төрлийн хүн юм шүү. Тийм учраас тиймээс би нэг эмэгтэйчүүдийн нэг техник гэдэг хүү төрлийн хүн биш ээ гэдгийг. Сая асуух биш л байсан да. Наад шиг ийм бодолтой бас олон хүмүүс байдаг баг. Ирчүүд ялангуяа эмэгтэйчүүдийг маш их дэмждэг. Ерөнхийдөө бол тийм ирчүүдийг би зөндөө таарч байсан. Жишээлбэл би саяхан нэг залуучдын холбооны хурал суухад зааланд бол ямар ч 90% нь эрэгтэйчүүд байгаа юм. Тэнгүүл яг нөгөө тэргүүлэгч гэдэг нөгөө өдөртөх албан тушаалд эмэгтэйчүүд нь ороод ирж байгаа байхгүй нийт дэвшээд ороод ирж байгаа. Тэгэхэд 3 эмэгтэй гурвуулангийн ирчүүд бүгд 100% дэмж. За 100% гэж бодлоо. Ямар ч гэсэн 70-80% ирчтэйгээр дэмжиж байгаа хөх тэр 3-ыг бол. Ирчүүд нь тэгэл мултаар унж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн ирчүүд бол эмэгтэйчүүдээ яг удирдлагын төвшин дээр бол яг үнэхээр шудраг сонгуульд явъя гэвэл ирчүүд бол дэмжиж чаддаг юм шүү гэдгийг
энэ подкастынхаа төгсгөлд бас эрчүүдээ төлөөдөд хэлчихье. Тийм учраас эрчүүдээ битгий муухагаар бодож байгаарай та нар. Муухагаар бодоагүй л дээ. Би ч одоо 3 хүүтэй нөхөртөөгөө нийлээд хадам ээжээс өрөөж авсан нөхөртөөгөө нийлээд 4 хүн эрэгтэй хүний дунд амьдарч байгаа юм шүү дээ. Гэтэл би бол эрэгтэй хүнийг бол үгүйсгэж болохгүй. Ягаад гэвэл тэнд байгаа ганц цэцгэн гэдэг утгаараа одоо эрэгтэй хүмүүстэй бол би яг ингээд цогтой амьдардаг хүний хувьд бол хэзээ ч үгүйсгэн гэж байхгүй. Ягаад өнөөдөр би дуурайд хилээд яваад байгаа нь эмэгтэйчүүдийн төлөө биш шүү дээ. Би эмэгтэй хүүхдтэй байсан бол магадгүй дуурайд явж явах хэрэгтэй юм шүү дээ. Гэтэл энэ нийгэм чинь өөрөө тэгш гараанд байхгүй байна. Тэгш одоо боломж нь алга байна. Тэр утгаараа энэ боломжийг бүгдэнд нь тэгш олгосноор миний үр хүүхдэд болоод бусдын үр хүүхдэд Монголын ирээдүй болж байгаа хүүхд багчуудад хамгийн эрг нөлөөллийг авчрах юм болов уу гэж боддог байхгүй. Тэр талаас нь бодож байгаа учраас би тийш хэлээд байгаа юм шүү. Тэгээд бас нөгөө подкаст нь дуусч байгаа учраас нэг зүйлийг л хэлмээр санагдаад байгаа. Одоо тэр нөгөө сонгуулийн тухай хууль дээр улс төрийн намын тухай хууль дээр сонгуулийн тухай хууль дээр бас нэг орчихсон байгаа. Нөгөө томцгосон тогтолцоо биш үү те. Тэрийг одоо 2028 онд өөрчлөгдөөсэй. Жижиг болоосаа гэж харж байгаа. Ягаад тэгэхээр 18 хоногийн хугацаа өгчихсөн. 18 хоногийн хугацаанд Баруун аймаг дээр жишээлбэл одоо усын гаралтай учраас Баруун аймаг дээр тэр том аймгийг 4-5 аймаг дээр нэг нэр дэвшигч бүх сумын иргэдэд өөрийгөө танилцуулж хүрэх боломж байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг нөгөө өөрчлөх хэрэгтэй. Ягаад тэгэхээр нэр дэвшиж байгаа иргэдээ ингээ 18 хоногт тавьж байгаа боловч иргэддээ яах ёстой хүрэх ёстой шүү дээ. Тэр хугацаагаа бид нар бодолцож өгөх ёстой байхгүй. Наад зэх юм нэр дэвшигч өдөр нь өглөө нь очиод аль нэг суман дээрээ одоо тэр мөрөн хөтөлбөрөөр танилцуулт юм иргэдтэйгээ хийх уулзалтанд орлоо гэж шүнжэнгөө тавьчих чад жишээ нь. Хуулиндаа бол байхгүй л дээ. Гэтэл тэнд хүрэхийн тулд шүнжэнгөө тавих нь тэнд ажиллаж байгаа арга байгаа хүмүүсийн эрх үүрэг зөрчигдөж нэр дэвшигчийн одоо эрүүл аюулгүй байх тэр эрхийн үүрэг зөрчигдөж эхэлж байгаа. Тэгээ бид нар энийг бас олж харах хэрэгтэй. Тэгэхээр аль болох нөгөө болохгүй зүйлийг аль боломжтой руу шийдээсэй гэж бодож байгаа учраас хуулиндаа зарим нэг талаараа энэ ялгамжтай байдлыг бий болохгүйгээр хуулиндаа өөрчлөлт оруулсаа гэж хүсэж байна. За тэгээд баярлалаа. Өнөөдөр бас ингээд урилгын маань хүлээ авч ингээд бас чөлөөтэй. Ер нь тийм чөлөөтэй ярилцлага нэг орж байгаагүй юу? Чөлөөтэй яг ер нь бол подкастэнд бол 2 дахь орж байгаа. Тийм подкастэнд бол 2 дахь орж байгаа. Тийм. За тэгээ найздаа баярлалаа. Тэгээд цаашдынхын ажилтнанд амжилт хүсье. Тэгээ эмхтэй хүн байна. Хаварт цагч болж байна. Тэгээ сайхан манай компани үйлдвэрлэдэг 5 цулын. Оо яасан гоё. Баярлалаа. Гэртээ очиод гэрийнхэнтэйгээ сайхан амтлаад үзээрэй. Тэгээ ийм хүмүүс байдаг юм шүү. За баярлалаа. Би бас уул нэг үндэсний бас нэг юм жижиг юм хийдیں۔ Яасан дараа нь явуулнаа. За. Дараа нь таахаараа өгөө. За тэгээд ийм нэг найзтай бас ингээд дийжсэн гадуул. Яа тэгээд өнөөдрийн ярилцлага бас ингээд яг хоо хоёулын үндсэн яриа бол би бол яг эцлээд ингээд үнэхэд хоёулын үндсэн яриа өнөөдөр бол яг нэг ковот тал руу шиг гэдэг юм уу тэр тал руу ерөнхийдөө жоохон нэлээд түлхүү явлаа. Гэхдээ энэ бас хөндөгчтэй сэдв мөн. Дараагийн бас төрийн хувь дээр хоёулын бас нэлээд бас сонирхолтой байр сууриудаа хоёулаа солилцлоо. Тэгээд цааш-цаашдаас ингээд нэг мэтгэлцэх ярилцах зүйлүүд бол үгийн устын тавцанд хоёулаа нэлээд таарах гэж би харж байна. Тэгээд таны ус төрийн идэх улам нэмэгдэчихээр бүр илүү таарах гэж бодоод. Тэгээд ямар ч гэсэн баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаараа ийхүү өндөрлөж байна. Тэгээд найзынхаа цаашдын нийгмийн болон ус төрийн мөн одоо хувийн амьдралд нь гэр бүлднээс ад жаргал гэгэн бүхнийг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд батчаадаа ч гэсэн одоо цаашдынхны ажилд амжилтыг хүсье. Тэгээд Монголын одоо ардчлалын төлөө тэр дундаа одоо ардчлал хүний эрх хэрэгжүүлэлийн төлөө энэ подкастыг хийдэг болов уу да гэж би харддаг. Яг тухайн үеийн цаг үеийн асуудалтай холбоотойгоор яг манай одоо тэгээ баруун төвийн үзэл тэр дундаа либерал үзлийг таниулсан тэр зүйлийг ярьдаг учраас би бол бачаагаараа бахархаж явдаг. Цаашдаа ч гэсэн энэ чиглэлийн маш том дуу хоолой болох байхаа гэж би боддгиймаа. Тэгээд найзтай ч гэсэн амжилт хүсье. Тэгээд намайг ус төрлөө шахаад идэг та өөрөө ер нь ус төрлөө орноо да. Энийг энэ талаар хоёулаа тустай ярив. За. За өнөөдрийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн дугаараар хүний эрхийн активист Дэлгэрмаа гэд энэ сайхан бүсгүй оролцлоо. Тэгээд дараагийн дугаараараа дахин уулзцаая. Баяртай.